PowerPoint програм дээр дөрвөн үе шаттай буюу даалгамыг харуулсан хялбар аргаар хэрхэн презентацаа бэлдэх вэ гэж сурцгаая. За үүний тулд хөөмтснээсээ бид нэр дөрвөлжин дүрсийг энэ буланд нь татаад тааруулаад үүсгэн. За үүнийхээ дараа outline буюу хүрээгийг авна. Гараас Alt Control давчаад зэрэг дараа хувилна. За энэ дүрсээ дөрөв хувилаад байршуулна. За байршуулсан дүрсээ Shift давчин дараа дараад нэг нэгээр нь итгэжүүлнэ. За үүнийхээ дараа align гэснээсээ бид нэр дарж ороод align top гэд зэрэгцүүлнэ. За үүнийхээ дараа бид нэр mouse хоёр дээрээ дараад group болгоно. За group болгосныхаа дараа дэлгэцэн дээрээ татаад тааруулна. За тааруулсныхаа дараа эргэн ungroup хийн. Mouse хоёр дээрээ дараад ungroup. За ингэснээр бид нэр дүрс тус бүр дээр нь ажиллах боломжтой. За дүрсээ бид нэр хэмжээсийн тааруулж нэг нэгээр нь татаж тааруулна. За үүнийхээ дараа бид нэр дүрсээ нэг нэгээр нь хөндлөнгөөр нь татаж тааруулна. Тааруулсныхаа дараа бид нэр дурынхын өнгөөр сонгож өгч тааруулж болно. За өөрийнхөө хүссэн өнгөөр өнгийн сонголтыг хийж өгнө гэсэн үг. За үүнийхээ дараа бид нэр бичвэрийг бичиж өгнө. Бичвэр бичихдээ бид нэр text box-а ашиглаад бичвэл илүү хялбар байдаг. За үүний тулд text box-а ашиглаад дээр бичвэрээ бичээд өгнө. За ингээд энэ бичвэрийн өнгө будгийг нь тааруулаад байршилныг оруулаад өгье. За ингээд бичвэрээ бичээд нэг бүрчлэн оруулаад ирлээ. За үүнийхээ дараа бид нэр text box-а мөн дүрстэйгээ итгэжүүлээд гараас control дараад text box-н дээр 1 2 гэж дараад дараа нь дүрсээ итгэжүүлээд гараас control G дарж group болгоно. За эдгээр үйлдэлүүдээ бусад дүрснүүдээр ижил хийнэ. За ингэж нэг бүрчлэн group болгосноор дүрснүүд маань бичвэртэйгээ хамт хөдлөнө гэсэн үг юм байна. За ингээ алхам 1, алхам 2, алхам 4 гэж shift тавчин дээр дарсан хэвээр ингэж итгэжүүлээд за animation хэсгээсээ бид нэр fly in гэдэг тохиргоог нь хийн. За direction буюу доороосоо дээш гэсэн хөдөлгөөнийг заасан байна. За үүнийхээ хугацааг нь арай багасгаад үгийн duration гэдгийг 80 болгоод арай жоохон орж ирэхээр тохируулна. За үүнийхээ дараа алхам 2 буюу 2 дахь дүрс маань арай хожуу орж ирэх бол 40 гэж тохируулъя. За үүнийх нь 3 дахь дүрс нь арай хожуу орж ирэхийн тулд 60 гэж тохируулъя. За 4 дахь дүрсийн delay-г нь 80 болгож арай хожуу оруулж ирэхээр тохируулъя. За ингээд тоолуулаад үзэхэд ийм хялбар аргаар бид нэр дөрвөн үе шаттай танилцуулгыг хийж болдог байна.